За та бүхэд манай зарагдаж байгаа бол шинээр ирсэн утгуудыг танилцуулъя. За эхний утга бол энэ карбон гангаар хийгдсэн утга. За энэ хатуу юм гэртэй. За ийм карбон гангаар хийгдсэн утга. За энэ бол ингээд урдаас хойно хүртэл ингээд ям салгаагүй цул. За бариуд болохоор ийм хатуу тийм эрзийн одоо полиэтилен гэж ярьдаг. За ийм утга байна. За энэ хувь нь болохоор одоо ийм хатуу ийм хуйтай. За энэ хажуудаа ийм цахиуртай. За галасаа цахиурыг та бүхэн яаж яждгийг мэднэ. За хоёр талдаа эрлэгчтэй. Нэг нь 120, нэг нь 600-ийн ширхэгтэй тийм эрлэгчтэй. За энэ нэг онцлог нь бол ингээд энэ ч одоо чав болдог. За энийг ингэж онголоод та бүхэнд ингэж үзүүлье. Энийг одоо энд нь ингээд өгсөрчин. За ингэж бариад одоо ингээд маш хүчтэй. Энэ маш хүчтэй чав болдог. За энэ хойноо болохоор одоо ийм шариг нүттэй. За энд чинь нэг 6 шаригд ирдэг ердөө. За ингээд энэ ийм 6 шариг энэ дотор ордог. За ийм утга байна. За дараагийн утга болохоор мөн карбон гангаар хийгдсэн утга. За энэ утга нь онцлог нь хойноо ийм түлхүүр гарч ирдэг. За энийг ингээд ингэж онгоолго татаад ийм түлхүүр гардаг. За энэ ямар өчтэй түлхүүр гэвэл за энэ болохоор мэдээ хасах толгой тавьдаг. За энэгээр ингээд олс юм уу? Олс таслах юм уу? За нэг бол одоо амтны арс масыг ингээд яахад хэрэгэлдэг. За жишээ нь та бүхэд олс тасаад үзлүүлье. За ингээд тасалж ирдэ. Ийм. За энэ нь болохоор ингээд 6-гийн түлхүүр. За энэ болохоор янз бүрийн одоо ингээд ийм цусгай түлхүүрүүдийн гар болж байгаа юм. За нэг бол одоо ийм материал толгойтой юуны бас ингээд гар болж өгдөг. Ийм онцлогтой юм байна. За энэ хутганы нарын энэ түгжээг ингэж мулталж аваад за энэгээр ингээд одоо юм бутал цохихт үн зориулагдана. За мөн эсвэл одоо энэгээр ингээд олс хийгээд ингээд дүүрдэг ч юм уу. За энэ чинь ингээд хурууны юм тэглүүртэй юм хийхэд одоо ингээд одоо гарт ямар халтрахгүй. За яг энэ хэсэг та бүхэн анзаарч явах энэгээ янз бүрийн модыг ингээд зордог. Жижиг үц гаргаад зорсод дараа нь одоо тэргэнд одоо гал мал асаах юм уу тийм их байдлаар хийлгэж болдог юм байгаа. За одоо хувь нь болохоор юм хатуу гуйлтай. Энэ ингээд гонхгүй. За юм байна. За дараагийн утга болохоор бас ийм карбоноор хийсэн утга. За энэ утга бол одоо урдаасаа энэ бүх сүртлээ ерөөсөө залгаагүй цул карбон хатуу. За хойноо одоо ингээд ийм энийг эргэдэг дотоос янз бүрийн ийм атиартик гарч ирдэг. За нэмийг хасах тусгай атиаркууд гарч ирдэг юм аа. За энэ нь одоо ингээд ар бөксөөр нь одоо юм бутал зохиод бол ерөөс хагас хэмтэрдэггүй. Ягаад гэвэл маш карбон гэдэг нь хатуу гам байдаг. За энэ гэр нь болохоор одоо ийм гэртэй. За энэ гэртээ урдаа жижиг карбонтай. За энэ карбоноос одоо ийм алмазан ийм эрлэгч гарч ирдэг ийм эрлэгчтэй. За ийм одоо гэртээ байнамаа. За дараагийн утга болохоор мөн карбоноор хийсэн утга. Ийм утга байна. За энэ хойтлоор мөн одоо юм цогтөг. Энэ нэлийн юм өргөндөө богинохон маш хүчрхэг зузаан утга байна. За энэ нь одоо гэр нь бол одоо юм хатуу юм гэртэй. За энэ нэг онцлог нь бол бас энийг ингэ тайлаад хойно юм эрлэгчтэй. Ийм эрлэгчтэй байна. За энэ бол их чамин харахад бол одоо энэ юу вэ одоо ингэ ийм хадчиг юм сонин юм хэлбэрүүдээс ингэ гаргаж өгсөн ийм утга байна. За дараагийн утга бол D2 гангаар хийсэн утга бол за энэ бол жижигхэн утга. Хацсангүй жижиг нөгөөд бол одоо за толин өнгөлгөөтэй. За модно чидүүн жимсний модтой. За энэ чинь одоо тийм чамин одоо юм оруулгынуудтай. За хоёр давхар юм юутай ч гар ингээд одоо халтрахгүй. Шууд хуруугаа ингэ шигээд юм хийхэд маш их хэвтэйхэн. За энэ чинь ийм нөхтэй очиж эндээс доол гаргаад одоо ингээд бүсэндээ зүгээд авч болно. Ийм ширэн одоо
хуйтай ийм хотог байна. За дараагийн сүүлийн хотог бол одоо энэ та бүхэн мэдж байгаа Дамаскын гангаар хийсэн хотог байна. За энэ бол нэлээд том хотог. За энэ иш нь болохоор одоо энэ Гэмэн яс, хар нь болохоор одоо од сүхийн ивэр. За энэ хүрэн нь болохоор юуны самрын мод хийсэн. За цул ингээд ийм Дамаскын гаан. За ийм ширэн уттай хуйтай. За ийм одоо хотгонууд манад байна. Та бүхэн одоо хотгонтой авъя бол одоо манайхтай холбогдно үстэй.